За өнөөдрийн үзэх ёстой сэдэв маань христийн ёс зүй ба ёс зүйн дүрм гэсэн байна. За анзаарсан бол өмнөх 3 хичээл дээр нэг юм дүрмийн тал ерөнхийдөө дурдаа яваад байгаа. Христ итгэгч хүн 3 зүйлийг баримтлана гэх тээ. За тэгэхээр яг тэр 3 зүйлийг өнөөдөр илүү их ингээд дэлгэрүүлж одоо судлаж ярих юм байна. За ер нь христчин одоо яг тэр ёс зүйн дүрм гэдээ ярих юм л яг дүрмжүүлээд ингээд дүрм журманд ингээд ороод ирэхлээр ингээд христ ёс зүйн өөр 4 зүйлд хуваагдчих. За тэр ямар 4 зүйл байдığım бэхээр энэ болохоор энэ судлагдах ухаан дотроо тэг өмнө бас хамрагдах хүрээний дотроо яг ийм 4 зүйл байдаг. Тэрийг болохоор ерөнхийдөө дүрм гэж үзэж байгаа. Энэ бол дүрм юм аа. Тэг хамгийн ихнийх нь бол хайрлах ёс зүй бод. Хайрлах ёс зүй. Дараагийнх нь болохоор шудраг ёс суртахуун. Тэгээд харилцааны ёс зүй, тэгээд уучлах ёс зүй гэсэн ийм 4 зүйлд хуваагдаж байгаа. 4 зүйлд ерөөсөө 4 дүрм за бидний дунд байна л гэсэн үг. Одоо бид нэр ерөөсөө л одоо ёс зүйн талаас үзэхэд бид нэр энэ 4 зүйлийг л барьж явах нь. Өөр одоо энэ дөрвөөс хальсан гажсан юм бол байхгүй болчихж байгаа. За тэгвэл эдгээр 4 дүрм нь христчин хүнд Бурхны хүслийг ялган таних, эзний өмнө зөв зохистой амьдрахад тусалдаг төдийгүй хэрхэн яаж амьдрах арга зам ба цар хүрээг зааж өгдөг үүрэгтэй маа гэж хэлж байгаа. Саяны 4 зүйл маань тий. За тэгэхээр өнөөдрийн судлах ёстой зүйл маань хамгийн ихнийх нь буюу хайрлах ёс зүй байна. Тэгээ маргааш бол 3-ыг үзэж чинь. Тэгээ ягаад тэр хайрлах ёс зүй дээр бүр айгүй тийм бүр гол суурай бид айгүй сайн ойлгохгүй бол харин айгүй тийм болохгүй юм байна. Тэгээ би энэчээс яг энийг судалж би нэг зүйл дээр өөрийгөө айгүй зэмлсэн. За би нэр яг гэсэн дээр хайрыг бас ойлгоогүй явсан байлаа шүү ер нь. Тэгээ Матай номын 22-ын 37-40 эшлэлээр та хэдийн сайн мэддэг шл байгаа. Энэ болохоор тэр түнд чи бурхан эзэн бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаар хайрл. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал. Удаахан чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм а. Энэ хоёр тушаал дээр хууль ба иш үзүүлэгч тулгуурладаг гэж. За энэ бид нар өмнөх зүйл дээр болохоор энэ бол христчин хүмүүсийн баримталдаг хамгийн том ёс зүйн суурь юм а гэж ярьжсэн тий. Гэхдээ яг энэ ишлэгийг харах юм бол бүр яг Адам Еваас холоод өнөөдрийг хүртэл чи бурхан эзнээ бүх зүрх бүх оюун ухаанаар хайрл гэдэг нь хамгийн анхны тушаал байсан гэж Библи онцолж байгаа. Хамгийн анхных. Хамгийн ихэнд байсан. Хамгийн ихэнд яригдах. Тэгэхээр ёс зүйн хувьд аваад үзэхээр бид нар бурханыг хайрлах ёс зүй гэдэг зүйл бол бидний хувьд нэгт тавигдах хэрэгтэй болж тарж байна. Тэгээ нэг удаа нэг хүн номлож байхдаа тэгжээс аахгүй. Би ста миний үйлчлэлийн хамгийн ихэнд гэр бүл маань. Дараа нь сүм бурхны тэ сүм. За тэгээд энэ нийгмийн амьдрал орно доо гэж ярьжсэн чинь за яг энэ толгор үздэрийг аваад үзэхээр эхлээд бид нар бурхныг хайрлах болж таарад байгаа. Тэгээд дараа нь гэр бүл юм. За инхээр айгүй хэцүү те. Тэгэхээр нөгөө нийгэм маань өөрчлөгдөөд ингээд айгүй олон үе шаттай ингээд болоод явцсан учраас хүмүүсийн энэ дэлхий дээр байгаа зүйлсийг хараад ерөнхийдөө бурхныг үнэхээр зүрх сэтгэлээс хайрлсан хүн бол тэр гэр бүлийг хайрлна, бусдыг хайрлна гэдэг асуудал энгийн асуудал болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад тэр хүн ингээд хүмүүсүүд ингээд дугаарлчаад байна те. Би эхлээд тэрийг ингээд хайрлаа ингээд дугаарлаад байна гэхээр хайрынхын хувьд бол дугаар ингээд дистрал байгаад байгаа байхгүй. Тэгээ дистрал байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Гим нүгэлтэй холбоотой болж таарж байгаа. Гим нүглийн улмаас дистрал гаргаад хайрын дотроо. Тэгсэн чинь бид нар бол Библийг уншихдаа бурхныг болдог шүү дээ. Хэнийг ч ялгуулдаггүй те энийг ч яадаг гэдэг бид сайн мэднэ. За хэдүүд энийг дараа нь яг дараагийн ишлүүдээр энэ айгу тодорхой гарна. За тэгсэн чинь Иохан одоо Иохан ингээд Есүсийн шав Иохан Есүс яг саяны хэлсэн одоо бурхныг чи зүрхлээс хайрлах гэдэг энийг өөрөө ойлгохдоо Иохан 1:4-өөс 7 дугаар ишлэлдээ тайлбарласан байна. За юу гэж тайлбарласан бэ? Хайртууд минь бие биенээ хайрлцгаа. Учир нь хайр бол бурхнаас ирдэг. Хайрладаг хүн бүр бурхнаас төрсөн бөгөөд бурхныг таньдаг. Эс хайрлагч нь бурхныг таньдаггүй. Учир нь бурхан бол хайр. Бурхан цор ганц хүүгээ ертөнцид илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм аа. Үүгээр бурхны хайр бидэнд ичлэгдсэн юм. Бид бурхныг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвдрүүлэл болгон илгээсэнд хайр нь байгаа юм аа. Хайртууд минь бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биенээ хайрлах учиртай гэж. Тэгэхээр энэ дээр айгүй том хүн чанар явагдаж байгаа. Бид нар бурхныг үнэхээр чин сэтгэлээс хайрлаж сурсан бол бусдыг хайрлах дээр асуудал байхгүй байна.
Тэгэхээр бид нар нөгөө та сонсч байсан баг те. 3 төрлийн хайр байдаг гэл тийм. Санаж байна уу? Агапе хайр те. За эрос хайр тэгээ нэг нь фила хайр гэдэг. За энэ 3 төрөл нь тэр агапе хайр нь ямар хайр вэ? За энэ нь болохоор бусдын төлөө байдаг хайр ба тий. Агапе хайр бусдын төлөө. Эрос хайр нь юу вэ? Өөрийнхөө төлөө байдаг хайр ба. За энэ нь болохоор дандаа грек үгнүүд тий. За өөрийнхөө төлөө байдаг. За фила хайр нь болохоор нөхөрлийн төлөө байдаг хайр гэдэг. За энэ 3 хайр гэдэг. За энэ одоо бүр дэлхийн ертөнцийн гэсэн энэ үгнүүд ингээд тарцсан учраас аягүй сайн юм гэдэг хүмүүсүүд мэдчихэж байгаа. За тэгсэн чинь хайрыг тодорхойлсон би энэ хоёр хүний тодорхойлтыг энэ дээр би түүгээ бичсэн. Ээг таалагдаад хаана. За Эрик Форум гэдэг нэг хүн хайрыг ингэж тодорхойлсон ба. Хайр бол хандлага юм аа. Хэнийг хайрлаж байгаагаас шалтгаалж ангилал байхгүй. Хэрв бид хэн нэгнийг хайрлаж чадаж байгаа бол бусдыг хайрлана гэсэн үг гэж энэ хүн хэлсэн ба. Та хэн нэгнийг хайрлаж чадчихвал нэг хайртай хүүхдээ нөхрөө хайрлаж чадчихлаа бол өөрөөсөө гадна тэг ингэж хайрлаж чадчихлаа бол та өөр хүнийг хайрлах чадамжтай гэж хэлж байгаа. Тэм чадамж байгаа. За тэгсэн чинь нөгөө Брокхам тэгээ нэг нь Ремси гэдэг хоёр хүн бас ингэж хэлсэн ба. Хайрлаж байгаа хүн нь хинбэ гэдгээс үл хамааран яг л ижилхэн хайраар хайрладаг учраас Бурхныг хайрлах ба бусдыг хайрлах нь яг ижилхэн. Гэхдээ хайр нь хайрлаж бас хайрлуулж байгаа хүнээс шалтгаалж харилцсан адилгүй байдаг гэж хэлсэн ба. Тэгээ яагаад энэ хоёрын хэлсэн зүйлүүд надад таалагдаад байгаа хэрэг яг үнэндээ Бурхныг хайрлах, бусдыг хайрлах гэдэг чинь яг ижилхэн зүйл юм а гэдэг дээр энэ бүр энийг бүр ингэж онцлоод. Хажууд нь би өөрөө ээжигээ дүүгээ хайртай хүмүүсээ хүүхдээ ингэ хайрлаж байгаа юм бол ахаад өөр хин нэгнийг хайрлах чадамжтай байгаад байгаа л гол асуудал байна хүн дээр. Тэгсэн чинь бид нар өөрсдөө ингэ ангилчаад байгаа. Би энийг хайрлаад энийг хайрлахгүй гэдэг нь энэ нөгөө гим нүглийн асуудал болж таараад. За Библиэлээс хайрын талаар ингээд үзэж байгаа. Ерөнхийдөө Христ итгэгчдүүдийн бүр хамгийн гол теологийн суурь нь бол ерөнхийдөө хайрын теологи байдаг. Энэ хайрын дээр аягүй суурьлж ярьдаг. За тэгвэл хүний хайрын хандлага юу юм бэ гэдэг. Матай номын 6-гийн 21 дээр гэсэн байна. Эд баялагч нь хаана вэ? Зүрх сэтгэл чинь тэнд байх болно гэдэг алдартай ишлэл байна. Тэгэхээр та Бурхан дээр зүрх сэтгэлээ өгсөн бол үнэхээр Бурханыг нөгөө өмнөх Иохны тодорхойлсноор Бурхан үнэхээр хайр гэд тэр Бурханыг хайрлаж байгаа хайрын дээр та байж чадж байгаа бол таны зүрх сэтгэл тэнд байгаа бол энэ хайр бол асуудалгүй гарч чаа. Тэгэхээр хайр бол яхаарахгүй хин дээр хамаг фокусоо тавьж ийн гэдгээс эхэлж байгаа. Бурханд итгэсэн бол бусдыг хайрлах чадамжтай гэдэг түүний нэг тодорхойлсон тодорхойлолтон дээр Ром номын 5:5 дээр байна. Найдвар нь биднийг гонсоолгодог учраа бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин тийм Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг гэж хэлсэн. За ингээд үзэх юм бол Бурханд итгэсэн цагаас ахуулаад ариун сүнсээр дамжуулж бидрээс гарсан тэр сайн бүхэн тэр хайрын үүс бүхэн яасан. Тэр ариун сүнстэй шууд холбоотой болж таарсан байна. За тэгвэл ариун сүнс хайрыг заасан учраас бидэрт өөрчлөлт явагддаг. 1-р Коринтын 6:11 дээр та нарын зарим нь тийм байсан. Гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн гэж. Юуны улмаас гэхээр бидний дотор Бурханы хайр орж ирсэн учраас, бидний дотор Бурханы хайр ариун сүнсээр дамжуулаад байсан учраас надаас өөрчлөлт гарсан. Тэгэхээр хайрын алхмаар өөрчлөгдсөн болохоор бид нар шинэ бүтээл гэж Библиэд дурдж байгаа. Тэгэхээр Тит номын 3:5 дээр тэр биднийг зөвхт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус харин өршөөлийн дагуу шинжилтийн угаал ба ариун сүнсийн шинжилтээр аварсан юм а гэж. Тэгэхээр бидний Бурхныг хайрлаж сурсан маань, Бурхныг хайрлаад Бурхантай харилцаа тогтоож сурсан маань энэ бол хайрын үүднээс эхэлжээ. Тэгээд энэ хүн чинь өмнө тийм байсан, одоо ийм болчих чинь яаж ингэж өөрчлөгдөж чадав гэдэг тэр өөрчлөлтөн тэр шинжилэлт нь яасан гэхээр өршөөл юм боёо тий. Бурхны нэг ариун сүнс бидний дотор байсан учраас биднийг шинжилж байгаа юм байна. Харин шинжилтийг юу гэсэн гэхээр энэ бол аврал юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурханаас хайр авсан учраас бид мууг сайнаар өөрчлөх гэж хичээдэг юм а. Бид нар Бурханаас хайр авсан учраас бид аливаа нэг муу зүйлийг яасан сайнаар өөрчлөх гэж хичээдэг. Матай номын 5:44-45 дугаар эшлэлээр харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрлаа. Та нарын төлөө авчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээрч
нарыг тэрээр мандуулж зүвт болоо зүвт бусын дээр бороо оруулдаг юм аа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд өнөхөр бидний дотор ямар хүч байгаад өнөхөр бидний дотор хайр байгаа учраас бид нар дандаа болж игэл тэрийг хайрын дотор сайнаар өөрчлөхийг бодоод сэтгээд ингээд тэмцээд байдаг нь бас энэ Бурхны бидэнд төгссөн тэр ариун сүнсний хайр нь байгаад нөгөө хайрын ёс зүй бидний дотор аль хэдийн Бурхан өгсөн учраас байгаад байгаа. За тэгвэл ахаад үзье. Өөрийн адил хайр гэдэг зүйлийг хэдүүл авч үзье. За нөгөө агапе хайр нь түр хэлсэн те энэ нөгөө бусдын төлөө байдаг хайр гэж хэлж байгаа те. Тэгэхээр бусдын төлөө байдаг хайр бол агапе хайр буюу те энэ үн цэнийг зогслон бүтээж байгаа. Чи үн цэнтэй шүү. Миний хувьд ирэх юм. Тийм учраас тийм хайр бидний дунд хэрэг байгаа бол бие бинийгээ босгон байгуулдаг, бие бинийгээ үнэтэд тооцдог, эрхэмд тооцдог, хөндлөвчдөд тооцдог гэж таарч байгаа. За тэгсэн чи эрос хайр нь яадаг юм? Нөгөө өөр дөр байдаг хайр. За энэ дээр миний буруу ойлголт их байсан заяа. Энэ дээр би эрос хайрыг үст үнэхээр за энэ би энүүтгээ тэмцэх ёстой юм байна. Энэ бол надад байхсгүй хайр гэж боддог. Ягаад эрос бол өөрийгөө хайрлах хайр гэхгүй. Тэгсэн чинь энэ тодорхойлолтын дээр зүгээр намайг бүр шоконд орсон зүйл нь үн цэнийг ойлгох хүчийг тээдэг хайр гэж. Айгуу сонио. Тэгээ фэла хайр нь нөгөө бид нар хэлсэн чинь нөхөрлийн хайр гэж ярьдаг шиг энд халамж анхаарлын өөртөө тээдэг юм байна л да. Яг гол утга нь. Тэгсэн чинь Библийн үндэс харуул эрос хайр буюу өөрийгөө хайрлах хайр нь өөрийгөө өөгшүүлэх биш харин биеэ захирах хайр болж таарч байна. Матай 8:22-39 дээр хөршөө өөрийн адил хайрлах гэсэн байдгийг санаарай гэж. Тэгэхээр Библи юу өгүүлж байна? Хүн өөрийгөө хайрлах хайр байгааз хөршөө өөрийн адил хайрлах. Тэгээ өөрийгөө хайрлах гэдэг нь юу юм бэ? Хүн чанарын нэг хэсэг байхгүй. Бидэрт байдаг энэ өөрийгөө хайрлах хайр угаасаа байдаг зүйл. Тэгвэл ингэж байна. Өөрийгөө бодож, өөрийгөө хайрладаг шигэ бусдыг бодож, бусдыг хайрлаа. Тийм учраас энэ нөгөө үн цэнийг ойлгох хүчийг тээдэг гэдэг нь яг эндээ орж иж байгаа. Оо энэ хүн чинь над шиг би бүр өөрийгөө ингэж энэ үн дээр ингэж боддог шиг яг энэ хүн чинь ийм үн цэнтэй юм байна штэ гэдгийг ойлгох хүчийг өгдөг байгаа. Тийм учраас нөгөө биеэ захирах гэж орж ирж байгаа. Даган дуурайх ёс зүй гэж нэг зүйл байна. Иохан номын 15-ын 9-өөс 10 дугаар эшлэлээр эцэг намайг хайрласны адаар би ч та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь байдаг лугаа адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Паул Эфес хотынд хэлэхдээ ийм хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурхныг дуурайгчд бай. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд англиун үнэрт өргөл ба тахил болгон өргөснийг адил хайр дотор яваа. Есүс бусдад хайрыг үнэртүүлээд өөрийгөө бусдын төлөө өгсөн. Тэгэд хэрвээ тэгж хүсэж байгаа бол та үнэхээр Бурхантай өөрийгөө би Бурхныг дуурайдаг, би Бурхныг дагдаг, би Бурханд итгэдэг гэж байгаа бол яг түн шиг бусдын төлөө өөрийгөө өгөж хайр дотор явах гэдэг байна. Өгөх нь нэг бусдын төлөө өгөж явах нь хайр дотор явах гэж энэ дээр орж ирж байгаа. Хүн болгонд ирэх тэгш тэгээд өөрөөсөө золиос гаргана эхлээд хайрлахыг хэлж байгаа. Золиос гаргана гэдэг нь юу вэ? Хариу нэхгүй гэсэн. За тэгээд теологийн хувьд аваад үзэж байгаа хайрын талаар. Теологийн хувьд аваад үзэхээр Бурхан төртөө хайр бол агапе хайраа гэж бид нар өстө нэр айгүй үзэж байгаа үтсэн тий. Хүн төртөө хайр бол эрос хайр юм аа гэж ярьж байгаа. Тэгсэн чинь эрос хайр нь Бурхан өөд ингэ шат чатаар алхдаг бол агапе хайр нь хүний төлөө дээрээс бууж ирсэн гэж орж иж байгаа одоо теологийн хувьд. Эрос бол бие төвтөө өмчлөх хүсэлтэй байдаг бол агапе хайр нь золиос гарган бусдад өгдөг. Эрос ба агапе хайр нь түлхэлцэж сөргөлдөг гэхээсээ илүү хамтарч нэгдснээр хүний амьдралд төгс хайр болж чаддаг юм аа. Ингэж чадвал бусдыг хайрлах нь ямар үн цэнтэй байсныг өөрийгөө хайрлах хайраас олж харна гэж. За тэгэхээр хайранд нэг юм 3 хүч чадал байдаг юм байна. Хайранд юм 3 хүч чадал оршдог юм байна. Эхнийх нь болохоор хайр нь ёс суртахуундаг шийдвэр болон үйлдэл гаргахад хүргэдэг. Жишээ нь сайхан сэтгэл самар хүний ёс суртахуунлаг хайрын үйлдэлийг бодож үзээрэй гэж. Тэгэд түрүү хэлсэн яагаад хайр Бурхан алгажлаагүй ингээ бүхэн гэсэн. Гэтэл бид нар хайр дээр яагаад дугаар ингээ гаргаад байгаа юм бэ? Энэ асуудал. Энэ чинь нүглийн утас. Хайрын дээр дугаар байдгүй юм байна. За тэгсэн чинь Яков номын 2:14-20 дээр Ахтус минь ээ. Хэрэг хүн надад итгэл бий гэсэн атлаа үүсэхгүй бол ямар ашигтай вэ? Итгэл нь түүнийг гэж үү? Хэрв ах トゥ чинь эсвэл эгч トゥ чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад та нар нэгэнд нь тэдэнд нь амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай гэж хэлчихэд
Бидний хэрэгцээтэй байгаа зүйлсийг тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай вэ? Иймээс итгэл нь хэрэг үүсэхгүй бол өөрөө өхмөл юм аа. Зүйлсийг гаргахад хүргэдэг зүйл нь хайр байгаа байхгүй. Бурхантай тогтоосон хайр. Бурхантай тогтоосон харилцаал биднийг хайрын ёс зүйтэй үйл гаргахад оршоод байна. Тэгээ харамсалтай нь бид нэг Бурханыг хайрлах хайран дээр сайн суралцахгүй байгаа асуудал байна. За хоёр дахь зүйл нь хайрын шударга ёсыг дэмждэг. За Бурханыг бүх зүрх, бүх оюун ухаанаараа хайрл гэдэг нь хайрын утга учир бол Бурхан гэдгийг харуулж байгаа. Бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаар Бурханыг хайрлах гэдэг нь хайрын чинь мөн чанар нь хамгийн гол утга учир нь Бурхан гэдгийг онцлсон ишлэл байгаа тэр маань. Хөршөө өөрийн адил хайрл гэдэг нь яаж тэр хайрын үйлдэлийг гаргах вэ гэдгийг зааж байгаа. Тэгэхээр эхний тэр дөрвөн хууль бол яасан? Би хайрлахыг сурч. Хоёр дахь өвлсөн 6 нь яасан? Би бусдад тэр сурсан хайраа гаргахыг үйлдэлийг заасан хууль болж таарч байгаа. За Бурханыг хайрлсан мөн чанар нь хайраа чинь дамжин бусдад биелэх үед шударга ёс хэрэгжиж эхэлдэг юм аа гэж байна. За хайранд хамтралын хүч оршдог учраас дараах зүйлсүүдийг бас бий болгочдөг. Хайр нь өөрөө ингээм хамтралын хүчийг бас бий болгодог учраас бас дараах 5 зүйлийг байлгаж идэг. Тэрний үгээр тэр хамтралын хүч дотроо хайрлцсан итгэлцэх. Бид нар бие биендээ итгэцэлцэж чадчихвал энэ яса хайрын хамтралын хүч бидний дээр ажиллаж байна гэсэн. Анхаарал халамжтай байх. Итгэлтэй байдал. Мөрөөдөл. Сайн сайхан мөрөөдөл. Тэгээд бие биендээ хуваалцах. Байгаагаа хуваалцах. Энэ 5 зүйл оршдог юм. Хайрын тэ дээрх зүйлүүдээр суйрлаагүй бол юу ч хийж чадахгүй гэж байна. Тэгэхээр энэ бүхнийг хийх хөдөлгөх хүч нь юу оршдог гэхээр хайр л оршиж идэг. Тэгэхээр дэлхийн ёс зүйд хайр нь хариу барьсан хандлага дээр суурилсан байдаг. Тийм үү? Одоо энэ дэлхийд төрлөө чи надад энийг үлгүүл ингээд за би. Тэгэхээр ингээд хариу барьсан хандлага дээр хайр суурилж. Харин Библийг харах юм бол хайр нь золиослол дээр золиослсон хайран дээр суурилж байж байгаа. Тэгэхээр энийг бол нотлох гол ишлүүд нь бол тийм Матай номын 5-ын 42 дугаар ишлэлээр гуйсунд нүг чамаас зэлгэх хүссэн хүнээс бүү зайлсхий. Тэгээ 46 дээр нь та нар өөрсдийг чинь хайрласныг хайрлвал ямар шагнал та нарт байх вүлээ гэж хэлсэн. Яг л одоо Бурхны тэр хийсэн үйлс болгон одоо тэр нөгөө хүүгээ биднэрт үлгээгээл одоо бидрийг ивээгээл уучилж өршөөгөл байгаа нь Бурхан яг л өөрсгөөдөө бидрийг хайрлаад байна. Бурхан бидрийг яг өөрсгөө хайрлаж. Бурхны тэр одоо гаргасан бүх нь яг л Бурхны өөрийнх нь байгаа мөн чанар, байгаа зүйл. Тэгэд бидрийг харин тэрнээс яг ийм байгаа ч гэж хүсэж байгаа юм байна. Тэгэхээр нэг зүйл нь гим нүглийн хамгийн том хаалт нь тийм болцсон юм байна. Би тэгж ойлгосон. Би Бурханаас хайрыг сурж байгаа. Гэхдээ хайрыг сурахтаа өмчлөөд байгаа юм. Хамгаалаад. Гарахгүй. Хуулийн өмч болгоод. Ингээл гарч явах хэрэгтэй. Хэрэгжээд ингээд надаар ингээд дамжиж тэр хайр ингээд ивэл болгоод. Тэгсэн гим нүглийн асуудал нь яасан гэхээр хайрыг ингээд устдад гаргахаас далдлаад ингээд нам зогсооцсон. Тэгэл энийг л Бурхан нураахыг хүссэн юм байна. Тэгэхээр хайрын ёс зүг та бүгдтэй одоо ингээд сайн ингээд судуудад ойлгож байгаа бах тий. Бид нар хайрлахын ёс зүг айгүй буруу ойлгож бас буруу тунгаадаг байжээ. Тэгэхээр надад бол ийм шийдвэр гарсан. Би одоо өөртөө ийм шийдвэрийг бичсэн. Бурхан ямар ихээр хайрласныг би мэдсэн учраас би Бурханыг хайрлах болно. Харин бусдын төлөө зогсохыг хичээх биш зогсоор байх болно гэсэн. Одоо тэгээд өөрөө одоо ингээд энэ дээр ингээд ийм шийдвэрийг яг ингээд өөрөө үзэж явахдаа ингэж зогссон учраас тэгээ та бүдгийг бас энэ саяны уншсан магадгүй шийдвэртэй санал нэгж байгаа бол өөрийнх нь төлөө бас залбираараа Бурханд сандаараа. Тэгэхээр маргааш хэдүүлээ шудраг ёс, харилцааны ёс, одоо уучлахын ёсыг хэдүүлээ үзээд ингээд ёс зүйчил маань дуусах болно.